За Аргентин улсын нийслэл Буэнос Айрес хот. Энэ төв толгой буюу Конгрессийн танхим. Энэ Конгрессийн танхимын байр бол маш их түүхтэй уран барилгын иж бүрэн цогцыг агуулсан үнэхээр үзүүштэй сайхан барилга. Ийм Конгрессийн барилгатай одоо шинэ улс оронгууд дэлхийд бол бас ховор тооцогддог гэж эднийхэн үзэд юм байна. Хажуугын талд нь Сенатын байр нь байж байна. Хоёр танхимтай ерөнхийлөгч нь бол улс орноо толгойлдог ерөнхийлөгчийн засаглалтай ийм улс юм байна. 1516 онд одоогийн Аргентины газар нутаг дээр бол Индиан омгийн олон одоо омог аймагуд эвтэй нарт аж төрөн суудаг байж гэнэ л дээ. Тэгээд 1516 онд Спани судалгааны нэг экспедиц энд ирж энэ газар нутгийг нээсэн юм байна. Түүнээс 4 жилийн дараа яаж хоцрох вэ? Нөгөө Магалан ах бас давхиж орж ирээд тэгээд энд бол тэр нөхдүүд юу хийсэн бэ гэхээр гол нь бол алт байх ёстой. Эндээс бол их хэмжээний алт олборлно гэдэг одоо тийм зорилгоор бол энэ газар нутгийг нээж судалгаа хийж эхэлсэн. Харамсалтай нь тэдний санснаар нэг болсонгүй л дээ. Нэг алт олдсончгүй. Гэхдээ маш их сайхан үржил шимтэй байгалийн одоо үзэсгэлэн төгс бүрдсэн ийм газар нутаг байна. Энийг ерөөсөө авуул яасан юм гэдэг ийм Спани улсын төрийн бодлогонд үйлчилж эхлээд 1516 оноос нэг 10 жилийн дараа бол анхныхаа одоо шинэ портыг энд байгуулж эхэлсэн юм байна. За ингээд Спаниас бол одоо шинэ маш олон тентгийн оршин суугчид боолууд бол энд хурч ирсэн. За тэд ирээд бол ерөөсөө өөрсдийнхөө бодлыг нуугаагүй. Танай газар нутаг дээр бид сууршин, хоёрдугаарт бол бид эндээс алт эд баялагийг ч одоо аавна гэдгийг бол илт шууд хэлсэн. Индианчууд яаж мэдээж түүнд бол таатай хандах вэ? Бөөн одоо шинэ орон нутгийн дайн байлдаан тулаан энд болсон. Гэвч бол одоо мэдээж Испанчууд энэ Латин Америкийг тэр чигээр эзлээд авсан улсууд яах вэ? Хөөх юм уу хэдэн индиануудыг бүгдийг байхгүй болгож хаяад одоо энд бол ерөөсөө цөөхөн хэдэн тооны одоо индианууд үлдсэн гэж ярьд юм байна. За тэгээд түүнээс цааш 1536 онд одоо энэ Буэнос Айрес хотыг бол анх байгуулсан байна. За ингээд төрүүчийн Чили орны тухай өгүүлсэн нэвтрүүлгэн дээр би бас нэг буруу зүйл хэлчихлээ гэж өөрийгөө сүүлд нь бодсон л доо. Тэгээд тэнд юу гэж хэлсэн бэхээр Амбат хоёрын аялсан Латин Америкийн орнууд дотроос хамгийн их таалагдсан улс орн чинь аль улс вэ гэж асуувал би эргэлзэлгүйгээр шийлгээд аваа ийцсэн байхгүй. Тэгсэн чинь Аргентинд очисон чинь хөө бас Чилээс зүгээр ч юм уу илүү ч юм уу гэд ингээд бас эргэлзэх сэтгэл төрсэн. Тийм учраас бол бүх орныг үдсэн харсан хамгийн сүүлд нь л одоо шинэ өөрийнхөө дүгнэлтийг хэлэх хэрэгтэй байлаа тийм үү? Тийм. Аргентин бол үнэхээр ямар ч хүний сэтгэлийг хөдлөхөөр тийм орон. Хүмүүсийнх нь тэр байж байгаа байдал нь тэр улс орных нь өөрийнх нь байж байгаа өнөөгийн байдал төртнийх нь түүхээс аваад үзсэн ч гэсэн тэр ямар ч байсан Латин Америкийн бусад орнуудаас өөр ингэсэн их онцгой байр суурьтай орон. Тийм байлээ. Тэгээ бид тэр чинь Чилийн Сантьяго хотоос Буэнос Айрес хүртэл 400 орчим доллараар хоёр талдаа онгоцны билет авлаа. За нэг цаг 50 минут орчим нисээд л буучих юм. Зэрэгэлдээ хоёр орн шүү дээ. Ойрхон ч юм. За Өмнөд Америкт баярлдаг. Үндсэндээ Аргентин маань. Тэгтээ Чили, Боливи, Парагвай, Уругвай, Бразил гээд одоо шинэ Латин Америк дотор энэ шиг олон улс орнтой хил залгадаг юм улс байдаг ч юм уугүй ч юм уу. Ямар ч л байсан их тийм өргөн дэлгэр газар нутагтай юм байна. За газар нутаг нь их юм бол энэ чинь манайхаас бол хамаагүй том оо. Манайх чинь 1.5 сая гэх юм бол эднийх чинь 2 сая 780 мянган хавтгад хүрсэн км газар нутаг. Агуу их газар нутагтай. За байрлалын хувьд бол Чилтэйгээ мөн ялгаа байхгүй. Чинжүүмит одоо шинэ хойноосоо урагш байгаа сунад тогтсон газар нутгийн байршлын хувьд бол за тэгээд баруун урд талаараа энэ чинь номхон далаатай хилжиж байгаа маа. Ер нь бол газар нутгийн байрлалын хувьд бол нэн тохиромжтой гэх юм ба тийм ээ. Далаа байна уу? Байна. Их газар байна уу? Байна. Уул байна уу? Байна. Тал байна уу? Байна. Гэхдээ ер нь энэ байхгүй малгай ерөөсөн. Үнэн дээр гэж хэлэхэд бол газар нутаг нэг том Өмнөд Америкийн хамгийн том хоёр дахь юм улс байж байгаа. Мексикт орж байгаа юм. Биш ээ. Бразилийн дараа тийм байна. За тэгээд хүн амынхын тухай бас нэг онцлог зүйл байж байгаа. Хэрвээ маргааш та одоо Буэнос Айрес гэдэг юм уу Аргентины өөр нэгэн хотод очиод очих юм бол үндсэндээ Европт ирсэн юм шиг тийм сэтгэл төрж магадгүй. Яг гэвэл хүн амынхын дийлэнх нь бол тийм Европ маягийн зүс царайтай хүмүүс гол төлөв гудамжинд байна. За энд бол их олон тайлбар хэлдэг юм байна лээ. Нэгдүгээрт бол одоо хамгийн
индианчууд нь цөөхөн үлдсэн Латин Америкийн орнуудын нэг гэж нэг. Одоо хоёрдугаарт бол ийшээ бол Европоос цагаачилсан хүмүүсүүдийн хамгийн их тийм цуваа явсан. Тэгээд тэнцээ очиод үндсэндээ орон нутгийнхнаасаа илүү тэднүүдийн тоонд давуу байлжсан гэсэн бас нэг юм үндэслэг байна. За нийслэл Буэнос Айрес хот бол үнэхээр гайхалтай хот. Та бүхэн харж байгаа бах тийм чинь хот юм уу? Нэг бол одоо музей ч юм уу, юу ч юм тийм ээ. Үнэхээр бол энд бол ерөөсөө зүгээр манай Улаанбаатараар бол нэг тэгсгээ та нэг тэгшгэн хараа шулуухан алхчихвал болно шүү дээ. Энд бол тийм байхгүй. Хараа болгоод ийшээ чараад ийшээ. Яг л харах үзэх юм үнэхээр одоо туйлын баялаг үнэхээр тансаг сайхан хот гэж бол хэлж болно. За энэ төв талбай гэж түрүүн хэлсэн. За энд бас манайтай адилхан суулт муулт үлсгэлэн зарлнаа. Энэ майхан дотор нэг итгээд одоо бас юуж болохоо гэсэн дургуун хүрээд ингээд майхан дотор амьдраад суулт үлсгэлэн зарлцсан байгаа. За энэ тагтаа гэж бол дэлхийн энэ аль ч улсад тэр тагтаа байдаг их нийтлэг шоу юм шиг байгаамаа. Миний хавцад байгаа талбайг манай олон үзэгчид санаж байгаа. Санах хэрэгтэй. Яг гэвэл энэ ягаан ордон гэдэг Аргентины засаг захиргаа байдаг ордны балкон дээрээс нь Madonna Don't Cry For Me Argentina гэдэг дуулжсыг санаж байгаа. За үнэхээр битээр бол үнэхээр азтай тийм ээ. Энэ их сайхан түүхэн дурсгалцсан юм ордон дотор бол орсон, зориг хөрөг авсан. Энд чи юу гэлээд эхлээд энэ хаана авахгүйгээр бас нэг бодлоо байсан билүү? Энэ одоо Мадоннагийн тоглож байгаа гол дүр тоглож байгаа энэ киноны тухай товчхон дурдахад Эва Перон гэж одоо Аргентины түүхэнд хамгийн алдартай ийм тэргүүн хатагтай тухай өгүүлдэг. Аргентины ерөнхийлөгч болж исэн Хуан Перон гэдгийн одоо гэргээ байсан. Энэ хоёр бол Аргентины түүхэд үлдээсэн одоо улам өрнө гэх юм бол ерөөсөө мартдагшгүй. Эваг бол Эвита гэдэг аргентинчууд тэр чигээр бишрэн шүтдэг байсан. Өөрийнх нь гарал үүсэл нь бол их тийм дорд харц одоо гаралтай ядуу айлын хүүхэд байсан. Тэгээд дээшээ явсаар байгаад Аргентины одоо тэргүүн хатагтай болтлоо бол их хувцамыг туулсан жүжигчин байж үтсэн гэж байгаа. Модель одоо хувц өмсдөг юм бүсгүй байсан гэж байгаа. Дээр нь бол радиод одоо нэвтрүүлэгч радиогийн одоо жүжигт их оролцоод тэгж яагаад нэг мэдхнэ тэр үеийн одоо сайд байсан юм Хуан Перонтой суугаад хожим нь бол одоо Аргентины хамгийн алдартай тэргүүн хатагтай болсон. Энэ тухай тэгээд энэ кинонд өгүүлдэг юм байгаа. За сая битэрийн очсон энэ талбай бол үндсэндээ ингэж л алдаршуулсан юм байгаа. Тийм энэ хоёр одоо Перон Хуан Перон, Эва Перон. Гоё хүүхэн байсан байна та. Гайхамшигтай гоё. Гоё. За энэ бол битэр чи ерөнхийлөгчийн ордон руу дахиад орцсон шүү дээ. Энэ бол ерөнхийлөгчийн ордны доторх одоо жижиг музей гэдэг юм уу да. Тийм. Санаа энд ч одоо тэгээд их л түүхэнд урсгалт ховор нандин зүйлүүд байна. Энэ ерөөсөө гадна дотны бүх хүмүүсүүд ийшээ орж чөлөөтэй орж үзэж болдог. Их нээлттэй. Их тийм сайхан газар байлаа. За ингээд юу Аргентины түүхийн үе үеийг харуулсан энэ одоо тэр үеийнх нь удирдагчдын ахуй амьдралаас нь харуулсан ийм музей гэж байгаа. За Буэнос Айрес хот ч нь бол үндсэндээ 12,750 мянган хүн амтай юм байна. Бараг хүн амынх нь 3/1 нь бол хот руугаа төвлөрөө суурьшсан байт юм байна. 22 муж буюу одоо аймагтай манайхаар бол за нийслэл нь бол бие даасан холбооны тойрог гэж явдаг. Үнэхээр ч одоо шинэ бие даахаас өөр аргагүй нүсэр том хот бол тэнд нүргэлж байлаа. Ерөнхийлөгчийн засаглалтай, хоёр шаталтай парламенттай, конгресс нөгөөх нь бол депутатуудын танхим гэсэн хоёр төрийн эрх барих одоо дээд байгууллагатай.
За Латин Америкийн орнуудыг хараад байхад бол ерөөсөө ихэнх нь бол ерөнхийлөгчийн засаглалтай байт юм билээ. Яагаад ч юм одоо шин дайн байлдаан одоо шин цэргийн диктатур их байсан болоо тэр юм уу ер нь нэг тийм диктаторын гартал одоо шин их мэдлэн бариулах дуртай тэгээд ч одоо олон жилээс хөвшөө тогтцсон ийм улс орн юм байлээ. Бид ч одоо бас нэг хаяа цухуулгаад байдаг шүү дээ. Ерөнхийлөгчийн засаглалтай болвол яасан юм гэж. Зүгээр яач ч болно л да. Гэхдээ тухайн хүн хэн төргийн тэргүүн байх вэ гэдгээс л хамаарна шүү дээ. Нэг актер одоо шин дарангуулагч нөхөр гарчвал тэгэл зүйл дуслаа тийм ээ. За итайхан хүн гарчвал одоо азны юм сайн л байна тийм ээ. Тэгэхээр бол энэ бол бас манайд бас төдийлөн өнөөдөр бас тохирж гин үү үгүй юу тийм ээ. Төлөвсөн тийм лидер хэр хүн манай өнөөдрийн улс төрд бол байхгүй юм шүү дээ. За хамбаа битэр Аргентины ерөнхийлөгчийн ордон дотор орж ирээд байна л да. Энд нэг сайхан үзэвэт юм байна. Аргентин улсын түүхийг харуулсан их сайхан үзмөрүүттэй гадны дотны улсуудын илгэлсэн одоо бүх хөлөг өрсөлдөөн мандан зүйлийг энд хадгалаад хүмүүст ард түмэндээ үзүүлж байдаг. Ард түмэн нийш ерөнхийлөгчийнхаа засгийн газрынхаа ордонд чөлөөтэй нэвтэрч орж байдаг. Ийм газар юм байна чөлөөтэй. Арчилтай, их чөлөөтэй. Манайд ч яадаг үлээд. Ерөнхийлөгчөө засгийн газрынхаа ордонд орхон битгий хэл ордноос 50 м чөлөө 100 м чөлөө зайтай зураг авах юм бол цагдаа нь хурж ирээд үнэлэх юм уу камер шин хураагаад байгаа юм шүү дээ. Тийм хууль манай эрхэм түшээд гаргацсан л байгаа шүү дээ. Манайд ерөнхийлөгч засгийн газрын гишүүд ард түмнийхээ дунд орж явахаараа зам хөдөлгөөн хаагаад бүгдийг зогсоодог. Бүгдэнд саад болдог хүмүүст ард түмд. Энэ тийм байхгүй. Энд ерөнхийдөө зам хаагаад пижигнээд байгаа юм ерөөсөө энд алга. Фидель Кастрог ч гэсэн бид нар харсан шүү дээ. Тэр агуу том хүн Хавана хотод зам хаачаад явж байгааг ерөөсөө хараагүй. Адилхан дунд нь ороод холилдоод явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ төрийн түшээд бас юм удмаар юм аа. Өөрсдөө одоо их тийм хүн тэрэгтэй, төр тэрэгтэй агуу их улсууд гэж боддог юм уу? Тасархай хүмүүс гэж боддог юм уу? Бурхад гэж одоо өөрсдөө өргөмжилдэг юм уу? Энэ улсын улс төрчид чинь бүгд ард түмэндээ нээлттэй. Ард түмэнтэйгээ хамгийн ойрхон, хамгийн хүндтэй дээдлүүл зохих ёстой улсууд нь ард түмэн байдаг болохоос биш тэр улс төрчид өөрсдөө биш юм байна гэдгийг энд үзүүлээд байгаа байхгүй юу. Тэгэхээр манай эрхэм улс төрчдөө зөндөл бишгүй дээ та нар нэг гадаа дотоод явж гадуу дахиад мах идлээ шүү дээ. Зөв юм сураач. Битгий тэгэж одоо өөрсдөө нэг тийм агуу мундаг улсууд гэж өргөмжилж одоо ингэж байгаа ч. Иргэд наадна гаргасан хэдэн тэнэг хуулийг хараач та нар. Ойлголтоо энэ чинь дэлхийд тийм биш шүү дээ. Монгол арчсан Солонгос куб бол ийм болох гэдэг юм аашаа. Энийг өнөр бодох цаг болсон шүү найзлараа. Ард түмэн та нараа гаргасан болохоос биш та нар дээрээс тэнгэрээс бууж ирсэн бурхад бол биш шүү дээ. Энийг би зориуд хэлмээр байна. Тийм байдгүй байна гэдгийг. Зэнгэ хаяа яваад юм үзээд харахаараа нэг хоорын агсан тавьмаар санагддığım аа нэг өгүүлэхэд нэр одоо яах вэ? Бид өнөөдөр энэ төр засагтаа агсан тавихгүй хэн тавих юм бэ? Тэгэж бодогд юм бэ. Үнэхээр одоо шинэ гадны орнуудаас бол сурах зүйл бол манад бол нэр маш их байна. Тэгээ хэдэг нөхдүүд бидний баахан мөнгөөр явж ирчээд олигтой сурсан юм байхгүй тэгээд дандаа нэг болохгүй бүтэхгүй хозрогдсон юм хийгээд идэм үг санагддаг шүү. За ингээд бид нар аялаа үргэлжлүүлж байна. Буэнос Айрес тийж байгаа аялал маань ингээд цаашаа бас үргэлжиллээ. Аргентинчуудын хувьд энэ хоолны асуудал бол их чухал асуудал. Нэг том чухал асуудлаас хоёул хоолны асуудал руу шилжил да. Аргентинчууд бол шүү дээ хоолнд бол асар их ач холбогдол өгдөг гэж байна. Өглөөнийхэн цай бол жишээ нь одоо бус газруудад 9 цаг гэхэд бол ингээд ресторанууд нь хаагаал за өглөөний цай дууслаа шүү гэхэд Аргентинд бол 11 цаг хүртэл өглөөний цай ууж явах жишээтэй. Өдрийн хоол бол байж бас их удаан иднэ. 12:30-аас 3:30-ийн хооронд бол ямар ч байсан өдрийн хоол идээд байж болдог ийм болцоод. За орооны хоолыг өөрөө ярих юм байхгүй нь бол 8 цагаас эхлээд орооны 24 цаг хүртэл аргентинчууд бол хоол иддэг. Нэг ийм заншилтай усууд гэж сая битээрээс үж явахтаа анзаарлаа л да. За барилга байшингийн архитектурын хувьд бол та бүхэн харж байгаа доо энэ бол ерөөсөө Испани, Европын стил бол зөнхөлсөн ийм барилга байшингаас бүтэн. Одоо тэрхэн ч аргагүй юм доо. Ерөөсөө нутгийн угуул иргэд гэдэг маань одоо нүүдэлчин монголчууд мань мэт шиг нэг тийм нүүдэлж явдаг хэдэн индианууд л байлаа шүү дээ. Тэр индианчуудад одоо ийм өсвөр том барилга ерөөсөө огт хэрэг байгаагүй. Зүгээр нэг жоохон арьс нөмөргсөн
урт зовоохой маягийн юм дотор амьдарчдаг галаад хүлээд тэгэл нүүлээгүүл нүүлээ хэдэн малаад агаад явчихдаг л байсан. За харин сүүлд бол энэ Европ, Испанчууд ирж бол энэ тийм сууриншил, иргэншлэг тийм амьдралыг бол бий болгосон юм байлаа. Тэгээд дээр нь бол энэ Европтой маш их ойр дотны харилцаа холбоотой байсан гэдгийг дээр өгүүлж байсан. Тэр ч утгаараа бол эндхийн архитекторуудыг авчирж өөрийнхөө барилга байгууламжуудыг бариулах, тэднэртэй одоо хамтран ажиллах энэ явц бол өөр эртээрээс эхэлсэн гэдэг нь бол ойлгомжтой. Тийм. За энэ бол 36 сая 265 мянган хүн амтай том улсаа. За энийг ярихаас өмнө энэ битэрийн найз нэг сар найз болоо үстэй тийм ээ. Бидний ресторанд хоол идэн энэ маань битэрт бас сайн муу зүйлийг их хэлж ярьж сануулна, туслана. Тэгээ би тэр дээр тохиолдлын журмааш энэ хоолны тухай яриаггүй. Үндсэндээ бид хоёр ч гэсэн аргентинчуудын хоол хүнс юу гэдгийг бол нэлээд сайн мэдэрсэн. Монгол хүнд бол нэлээд зохихоор тийм маягийн хоол хүнс хэрэгэлдэг усуд байна лээ. Янзтай шүү дээ. Ярих юм байхгүй. За ингээд Аргентины одоо нутгийн пивэг бит хоёр бас амсаж үзсэн. Дажгүй юм байна. Үйлчилгээ бол үнэхээр сайтай. Хаасайг бол үйлчилгээний газрууд байна. За тэгээд хүн одоо шинэ үйлчлүүлэгч болохын тулд бол одоо янз бүрийн аргаар их сайхан менежмент хийндээ энд чинь. Аргентинд ирсэн хүн Аргентинд шарсан бах стейк эдээгүй бол Аргентинд ирсэн гэж өөрийгөө бүү тооцгож эднийхээ ярьд юм байна. Мондог том юм шарсан махнууд ачуудаа хачиртаа. Үнэн ч одоо нэг тийм бас үнэтэй биш энэ ч одоо 6 таа гэдэг чинь 3000 төгрөг хүртэл гүтэй. Үүн бол ерөнхийдөө бол Чили, Аргентин гэдэгт бол манай хоолны үнэтэй бол их ойролцоо. Ерөнхий жоо юм ч гэсэн бас нэг төдийдэн тийм их үнэтэй биш. Аргентин бол маш их адуутай. Хон ихтэй. Тийм учраас бол махан хямдхан ийм бүлээ том махнуудыг одоо нэг хоолн дээр идэх нь биш үү? Бид нар чи идэх гэж өөрөө өстө тамтаггүй идэх нөхдүүд байлаа. Тэгээд энэ махан хямдтайгаа хойлоод идэнэ. Аргентин пив нэ. Одоо ийм пив үүс гэж байгаа юм стад. Тэгээд бас пивийн сайхан мөстэй усан дотор ингээ хийгээ тавьчихна. Ингээ хөрөхгүй тул ингээ сайхан бүтээн. Асуултаа энийг манайхан бас хэрэгжүүлмээр юм шиг байна. Ганхөө амбра одоо шинээр хийх гэдэг юм даа нэг иймэрхүү юм хийх хэрэгтэй шүү. Тэгээ энэ бол Аргентины юухан Буэнос Айресын арбатын гудамж. Маш их хөдөлгөөнтэй 9 зүйлийн төмөн газараас ирсэн янз бүрийн улсууд энэгээр хөлгөлтнө. За тэгээ янз шоунууд их болон доо одоо бид нэр дөнгөж ирчээд одоо ганц стейк идчихэл тэгээд ажилдаа орно гэж сууж энэ да. Буэнос Айрес хотод сайхан юм аа. Ажгүй сэтгэл төрж байна. Энийг хэлж чинь дараа нь яах юм бөө маргааш нөгөөд. Эдэж бардгүй. Арайчтай. Магтаагаар юм уу? Ингээд болчтой тулчлаа. Би таараа харин зөндөө идэж чи одоо хараад. Том ахиж одоо хаягдтай яах вэ? Боогод аваад. Аа? За яхаа учрыг нь олно. Би бастай гэж өгмөр. Энэ хараад бид зөндөө идсэн байна. Амар борцтой юм байна. Тооцоо сайн байна. За үнэхээр бараагүй юу? Идмээргүйсэн үү? Яа барахын аргагүй. Гэхдээ барыг бол тэгээд дараа нь зөндөө мах ийцэн дээ зөндөө ийцэн. Үнэхээр бол аргентинчууд бол одоо манай монголчууд ч бид махчин гэж үрснийгээ цоллоод байдаг шүү дээ. Хамгийн махчин чи харин энэ аргентинчууд юм шүү тийм ээ. Тэгээ энэ нөхдөө чинь шөнийн одоо 11 цаг 12 гэж яхад хоолнд гарнаа. Тэгээ очиод иддэг нөгөө энэ бүхэл ахал энэ том махыг зулгаачдаг. Тэгээд шөнө яаж нойрно үрдий яаж унтад тийм өстой бөөм үднэр. Иднэ гэж бол өстой сайхан иддэг тийм л ард түмэн юм байлаа. Порц гэж ихтэйхэн. Гэхдээ манай ресторанууд ч надад бас муу шүү дээ тийм ээ. Үн бол их хүнтэй биш тийм ээ. Сая идсэн хоолны үн бол манайтай ер нь дөхөж л очин дөө. Ямар дүүхээр юм байна лээ. Тийм. За тэгээд хоол хүнсний хувьд гэх юм бол монголчуудад их таалагдахаар хоол. Ялангуяа хөдөө гараад хотоос гадагшаа гараад хөдөөнийх нь одоо тэдний хөдөөнийхний идж байгаа хоол бол бид нэр бүр ч илүү зохихоор юм байна. Янзтай. Жинхэнэ
хоолыг нэг идэх шиг болж байна. За тэнд нөгөө нэг тэр болгон англиар яриад байдаг гэсэн. За нэг англи хэдэн үйлчлэгчтэй газар бол тийм ээ. Тэрийг бол бүр тодруулдаг тийм ээ. Одоо энэ чинь англиар ярина шүү гэж. Тийм шиг байлаа. Гэтэ битэрийн Испанил бас гайгүй болсон болохоор. Тажгүй. За ингээ битэр Буэнос Айрес хотоосоо гараад нэг жижигхэн хөдөөгийн ямрын билет нэг. Энэ бол их сонин зүйл. Ерөөсө эдний аялал жуулчдынхны хийж байгаа нэг тийм их зөв менежмент гэж хэлж болох юм. Буэнос Айрест ирсэн ганцаар аажва бит хоёр шиг скул одоо хэсгээрээ улсан ирсэн жуулчдыг нэгтгэж аваад нэг юм автобусанд суулгаад нэг хөтөж юм бүсгүйг дагуулад дээр нь бол одоо хотоосоо нэг 50-60 км газар оршдог нэг тийм тосгонд аваачаад одоо яг уугуул нутгийнхны амьдралтай малчтынхаа амьдралтай танилцуулах нэг бүтэн өдрийн шахуу юм экскурс зохион байгуулж байгаа юм. За энэ сайхан битэрч нийт нэг хүн чинь $35 $40 төлчүүд. За $40 юу орж нөхөр унаа унаш орно. Энд байх одоо бүх үзүүлэх програмууд нь орчиж байгаа. Хоол өдрийн хоол нь орно, концерт нь орно. Өшөөдөр нь бас болоогүй. Энд винота тийм ээ. Хамтлаа тултлаа одоо вино ууж болно. Тэр нь үнэгүй. Гайгүй шүү дээ. За одоо ингээ саяны хэлсэн дарсаараа шууд өгтөж байгаа. Эсвэл бол усч өгж болно. За дарс нь улаан ч юм уу цагаан дарсаа бол шууд л энэ хүмүүс их тийм зочломтгай маягаар хүмүүсийг дайлтана. Манай монголчууд ч нь бол ирсэн зочинд бол эхлээд цай амсуулдаг шүү дээ. Энд бол тийм байхгүй. Ерөөсөө шууд дарсаа гэдэг. Ягаад гэвэл энэ нөхдүүд чинь баг одоо хил хөлд орхосоо гэсэн үгдээд энэ дарсаар угжуулсаар хагаад хүн болсон. Тэгээд дарс бол үнэхээр эдний бол цай л дөө. Эдний цай ууд юм уу? Удам цай байдаг ч юм уу энд. За ингээд энэ яг жууштай зориулсан. Энэ яг жинхэнэ малчт биш л дээ. Ихтэй их өөрхөө энэ тийм жижигхэн ферм байж байгаа. Хоошор өгч штэ. Аваач тас. Хоошор хайрцсан байна гэдэг. Эдгийг мэдсэн л юм багтаа намайг. Баярлалаа. Gracias. Айгуу сайхан хоошор өгсөн байна даа. Энэ үнэхээр бол одоо Монгол хоошорыг санагдуулна. Тэгээ яг хийж байгаа нь харалтаа. Гэхдээ манай Монгол хоошор ч сайхан илдээд маха дотор нэгээ чимхээ тэгээд тосон дээр шардаг. Энэ нөхдүүд чинь нөгөө хайруул духовконтой хийгээ жигэнч юм. Тэгэхээр тэр технологи нь бол арай өөр. Тэгээ цаанаас нь бэлдсэн гурилтай тийм. За энэ фарш маяг юм байна да тийм. Гараараа татахгүй дээ. Энэ жамт муутай шүү дээ. Мэддгүүл юм байна. За яг манай хоошортой төстэйгэр чимхнэ нөхдүүд чинь. Тэгээ энэ бол ерөөсөө хаасайг одоо зөвхөн энэ ч биш. Ерөөсөө бусад ресторан хоолны газар ороход бол эхлээд энийг өнгө өгч байгаа нэг тийм даруулах ч юм уу юу ч юм дээ. Тэгээд ийм хоёр хоошор бол хаасайг үнгүүгээр өгнө. Амтуул дайжгүй. За энэ ингээд нөгөө нэг шарсан биш жигэнсэн учраас нэг иймэрхүү харагдаад байгаа. Гэхдээ яах вэ? Дайжгүй. За түрүүн би хэлжсэн энэ хоол нь бол биднэрт их таархаар. Энэ бол саяны энэ жижигхэн ферм дээр ирсэн бүх зочдод зориулж хийж байгаа хоол л доо. Дээр нь бол зочдод зориулаад орон нутгийн ойдлчдын хийсэн утал хүнс жижиг одоо ийм бэлэг дурсгалын зүйдүүд, малгай, өмсгөлүүд гих мэтлэн бол ийм бэлдээд дэлгүүртээ зарна. Жуулчд бол энэ ч ерөөсөө уйдаад байх тийм зав байхгүй. Эхлээл орж ирэнгүүтээ дарснаас намсчаад дараа нь энэ бэлэг дурсгалын дэлгүүрээр нь орчхоод дараа нь бол гадагшаа гарч морь мал дээр очичхоод тэгээ дараа нь үзүр үзчихээд хоолндоо орчход энэ бүтэн өдрийн хөтөлбөртэй. Яаж ийсэрээ цаг гэдэг бол ёстой хүү хаагаад байхгүй болчихно. Уйдах гэж бол зовлон байхгүй. За энэ ёстой гоё хүүхээ энэ хараа. За эдгээр бол энэ ажилдаа бол бас их тийм сайн менежменттэй хандж байгаа нь бол харагдаж байгаа. Энэ бүсгүй бол нэг бодлын худалдагч юм шиг. Дараа нь та бүхэн харах бол энэ чинь бол бас уран сайхан бүжигч юм бүсгүй байж байгаа. За тэгээд дээр нь бол одоо энэ гэрийн эзэгтэй дүрд одоо бас тодорхой хэмжээгээр тоглож байгаа. Ингээд их тийм бүх юма бодчихсон. Бас л амарчтай тийм зүйлүүд их байгаа юм шүү.
За ерөөсөө Аргентин шуудчнууд хөр туудаг одоо малчин гаралтай улсууд юм байл л дээ. Тэгээд одоо энэ номергоо номерчод энэ бол харин жинхэнэ одоо туглын арьсаар хийсэн одоо бүрх малгай гэж хэлэх юм уу да. Үнэхээр чанартай сайн юм байл. Бороо шороонд бол өстой яах ч би нэгийг авсан шүү харин чанарч байгаа хүн байвал үн тохироо тохирно. Гоё охин байна. Where is from? За ер нь энэ дууд ерөөсөө Монголоос бол бид хоёр бол анхудаа хөл тавьсан хоёр л доо. Монгол гэхээр бол үнэхээр их гайхаж илээ. За энэ нөгөө малчтын маань хэрэгэлдэг одоо багж зэвсэг шүү дээ. Нөхөр малаа туугаад явхад чон моноо элдв шавтаа хоёр хөлтэй чоноос хүртэл хамгаалахад бол юу хэрэгтэй вэ гэ сая энэ тэр жаад. За тэр нэг эргүүлээд ингээ сонин тэрийг үзүүлнэ бүжиглээд байдаг. Тэр бол үндсэндээ бол малчтын адуучдын өөрсдийнх нь бие хамгаалах хэрэгсэл бол болд юм байлээ. Чин Монгол байцаагчид болж байгаа Чанчули. Чанчулин. Ой, гой Монголд очоорой. For you. Yes. Thank you. Thank you. Salud, gracias. Disfrutar. Thank you. Gracias, A ver qué te regaló. Chavero. За энэ омгийн анхлагч туйлын сэтгэл хангалуун байх шиг байна. Después. Биелгэн ч их таалагдлаа. Бид хоёртой ч ус ярихтай их дуртай байсан. За Даниэд найз бүсгүүдийн нэг өгнө. Oh, Air Network-ийн манай sí. Air Network-ийн футболктай. Энэ эдний загвар нэг сайхан замаар байдаг. Si va. Me la pongo, mira, me la pongo. Y me llevan. Билээд чинь байгаа. Pero me llevan, me tienen que llevar. Яа. Me llevan. Yes. Voy, me Ямар voy. хорилон байхгүй наад чинь их баян ¿Dónde баян. viven? Яа. ¿Dónde en Italia? Where is from? Mongolia. Mongolia. Oh, Mongolia. Hace frío, ¿no? Mongolia. Cool, Mongolia. Cool. Cool. Ahí está. Оо, яг зогч штэ. Muy bien. Me faltaría un poco más de teta, ¿no? No puedo yo, si no. No tengo. A ver ahí. Ahí. No tengo, ¿viste? No tengo. Хамаа гэх юм. Энэ орвсэмэн тосууга. Хамаа баг байхгүй дээ. Энэ нь шууд танаа нар их аймаг юм дээ. Стандарт. El mosquito, va para los mosquitos. Энэ ингээ баян дүрхчээ заяа. Тэгэхгүй нэг аймаг мохоо бор болох гэж штэ. Одоо бол гоё байна заяа. Үүнээс хойш энийг дүрхгүй хар болоод No, no. залуучууд Las чамд manos que тоохоо tiene. болно. Las manos que tiene. Las manos. Para hacer masajes. Массаж хийх гэж байна. Массаж? Masajes, necesito masajes. Listo. ¿Sabías que Daniel masajes? Ямар хорилон баг. No me digas. Yo soy reflexóloga. Mira vos, a mí nunca me supo masaje porque se calienta. Te juro, boluda, nunca. Ay, thank you very much. Thank you very much. Тосоо өгч байгаа тостод яхаа. El viejo Гоё todo. презент. Ay. Ay, thank you. Thank you very much. Thank you. Энэ манай хуучны Виктор бол тийм ээ. Тэ. Аргентин одоо хуучны л дуу бол та манай нөгөө хуучныхаар бол хин дуул чин хөгж үлдэнэ гэдэг үгтэй тэр үеийн л хянз юм шиг байна. Тэгээ энэ ч хүмүүс зориулсан амтны анхаарал татах юм маш их олон доо. За энэ бол аргентинчууд бол Латин Америкийн бус улсуудаас бас нэг өөр маягийн цай уудаг юм байлээ. Өвсөн цай гэж нэрлэдэг байгаа. Тэгээ тэрийг яг хийдэг энэ аргыг нь бол манай өдөж бүсгүй бид нарт зааж өгч байгаа. In the south of Brazil and in the south of Chile. Тэгэхээр энэ бас Аргентинаас гадна Уругвай, Чилд уудаг юм өвсөн цай гэж. За энэ ч одоо хэдэн настай хэн гэдэг унаг үлээ. Энэ хэрээс 5 хонжоо унаг байгаа шүү дээ. Тэгээ монголчууд бидэнд ийм харахад үнэхээр энэ сэтгэл бас хөдөлж байна лээ. Тийм. Тэгэхээр энд бол үндсэндээ бол бэлчээртэй юм байлээ. Бид ч одоо ярьдаг шүү дээ. Ер нь Монголоос бусад орны мал бол бэлчээр ихээр юм байдгүй хашаан дотор хоригдож байгаад нөгөө хэмийн бордоо идээд хүн болчт юм а гэд тэр юм байхгүй байлээ шүү. Хамаагүй бас тэгж
одоо ярьж болохгүй юм байлээ. Энэ чинь бол бэлчээрийн мал аж ахуйтай. Газар нутаг ягаад гэвэл том учраас бол энэ чинь бол бэлчээрийн мал аж ахуйтай. Жилийн дөрвөн улиралд бол мөнх ногоон. Үнэхээр таатай сайхан цаг агаартай ийм нутаг орно. Мал аж ахуй байгаа гэдэг нь бол их олон юм дээр мэдэгдэж байгаа юм л да. Нэгдүгээрт бол бидний хэрэгжилж байгаа хүнс нь бол үүнийг нотолж байгаа. Нөгөөтэйгөр бол энэ үйлдвэрлэлийн бараа нь бүтээсэн идлүүд нь гэсэн энийг бол тэр нь хувцс хунарын хүртэл ингээ харахад бол малын гаралтай хувцс хунар бол их байгаа шүү дээ, тийм ээ. За энэ нутгийн омгийн босс нилээ танхаа ирээ. Тэр өмссөн зүүсэн тэр байж байгаа, хэлж байгаа, ярьж байгаа ер нь нилээ чанга ир шиг байгаа юм. Энэ бүхэл энэ өдрийн шоуг ерөнхийдөө энэ үйл ажиллаж байгаа юм л. No tiene filo todavía, ¿no? Porque cuando está filoso uno tiene que hacer así. Tiene que cortar los pelos. ¿Y sabe lo que es esto? Un cuerno. За энэ чинь бол мэдээж бол мөнгө ихтэй. Тийм учраас бол мөнгөн идэл бол их хэрэглэн. За тэр бүсний урдлын чимэглэл за энэ хутганы хуй иш гэдэг нь ерөөсөд цул мөнгөөр бол хийд юм байлаа. Тэгээ дээр нь бол бас арьсан идлээ. Мэдээж хэрэгтэй. Энэ өмссөн гутлыг харал та гутал нь бол яг л нэг тал хорон юм уу хайш нэг урт биш. Тэгээд ийм галфитэй шарваараар хөөмдөмснө. гэд яс жаагт юм бэ. За энэ бол эдний ташуур юм байна. Тий. Хэрэгэлдэг. Малгай байна. Утга нь байна. Чинжаал байна. 2-3 утгатай явна. 2-3. Доо зах нь 2 утга байх шиг байна. Наач манай мод ¿Qué tal? ¿Cómo le va? бодтаатгалын малгай юу ¿Cómo нэг se llama? ¿Qué dice acá? их хутга хармаалж явдаг хүн хэрэгтүүг No доолсон sé lo que me бодтаатгал decís, хамгаална. pero por la duda no me insulté. За морноосоо онж магадгүй тэгвэл бодтаатгал бас Vamos a ser amigos, pero ojo lo que me decís. зүйтэй би бүртгүүлчихнэ очиад за яа. Soy lindo, ¿no? Зүйтэй. Ингээ малгайгаа ченж хийчлээ штэ найзаа. No sé qué me está Халуунд diciendo. хамаагүй дээр. Cambio. Change. Dijo que no soy un chancho. No, ningún cambio. За нэг иймэрхүүл марзан ирчүүдээ ер нь манай хөдөөнийхөнтэй их ойролцоо шүү. Гэхдээ эднэр бол нүур хагартсан мишүүрхүү зам байхгүй шүү дээ. Шууд ирээл наалдаал тэрвэрлдэл одоо тэгэл танаа манай чиний миний ч байхгүй тэгээ холдоод явчихна. Тэгээд ерөнхийдөө бол бас жуулчдаас яаж хэдэн төгрөгийн салахыг нь бол энээр залуулах сайн байж. Манайх ингэж болох юм байна. Заавал төмөр дөрөв хийжсэн. Дөрөв юу байгаа гэж. За тэгээд мал аж ахуйн орн болохоор бас эдэлж хэрэгжилж байгаа мал аж ахуй нэг бас их олон жилийн түүхтэй дуртахтай орн гэдэг нь бол юм дээр харагдж байгаа байх та. Тий, имэйл бол одоо нүл арьс шүүдээ суухад их хөвтөх. Манай имэйлч нэг л хэцүү шттэ бас суухад холгоо тэгээ хатуу гэж гитэх. Энэ бол тийм байхгүй. Дөрөөг бол харин ширээр сайхан ингээ хийчихдээ бил. Манайх бол заавал одоо төмөр дөрөв хийх хэрэг байгаа ч юм уу ч юм уу. За ингээ гадна дотны улсууд ирээд манайтай адилхан дөө 5-10 цаасаар ингээл морь унаалж явал алхан да. Тэгээ манай тэр тэрэлжийн эдэн залуучууд гадны жуулчдад яаж морь унуулдаг л эднийхэн ч гэсэн яг тийм. Гэхдээ бас арай өөр юмнууд гэсэн ажиглагдчих байгаа юм л да. Үндсэндээ бол энэ их тийм зохион байгуулалттай. Нэг нэгнийгээ бол жишээ нь үнийг унгаана гэсэн юм ойлголт байхгүй тий. Их өндөр дэнкийсэн мордуудтай. За ер нь мордох гэж нэлээд юм болно да. Шат тавьд юм уу илээсгүй яадаг ч юм тэгэл. Цагаан Испани арстан Мексикийн Индиан хоёр суух юм бол юу гэлээ юм ба? Гэхдээ суухш нэг дундаас нь гарсан хүүхдээ суухт нь Гаучао гэдэг. Бодож их юм уу да манайхаар бол тий. Эдгээр бол голдуу энэ морь малаа хариулаад хөдөө хотоосоо зайдсан амьдэрдэг. Бидний гоочо найзтай юу гэх гэсэн апугийн ерөөл мөрөөл болдор цаа тэгээ кис мис зөндөө юм байна. Энэ яг чам таар найзаа. Хойо презенто. Окей. Окей, шо. Я. Энэ үнэхээр манай найзалтай. Тэгээд тэр анх бутаж гисэн гаралтай энэ гаучо гэсэн үг маань өнөөдөр бол үндсэндээ Английн cowboy гэдэгтэй утга дүүс тийм болчихсон. Энэ одоо мал аж ахуй эрхэлж байгаа энэ морь малаар ордог юм хүмүүсийг гаучо гэж нэрлэн. За тэгээ энэ аялал жуулчдын энэ бүтээгдэхүүн ч гэсэн гаучо нартай хийх уулзалт гэсэн тийм нэртэй гэсэн баха. Презент. Дио.
За үндсэндээ бол одоо мөнгө төлөхгүйгээр апууг нэг футболк өгөөд бол үнэгүүгээр морь унах юм. За морин Ер нь сүлдээ бол их тийм. мордохоор шийдэх шүү дээ. Ер нь бол их сайн зах зээл рүү тийм ээ. Их орсон шүү. Ер нь яаж наймаацах вэ? Яаж одоо шин болж игэл үнэгүй одоо хоол идэх юм ашиглах хэрэглэх гэдэг юм руу нэлээд их орсон. За ингээ морин цайнаар алтаа манд мордсон л доо. Миний морин цайж гэж байх одоо чүүэ гэж гарч байгаа бас л. За ингээд энэ маань бас явдггүй. Гэхдээ явдггүй хашин морь юм уу гэсэн чи бас тийм биш юм аа. Хөө энэ чи сүүлд нь бүр өстө балал тавьсан шүү дээ морь чинь. Сургацсан байхгүй тий. Чухал шүү дээ. Чамаг энэ бэлгэлсэн гэдэг. Oh yeah. Мөнгө хийхгүй явдггүй морь бай. Мөнгөний юу хаваад нүхэн хаваад. Sí, que si le da comer camina. Ha? Dale cuerda. Cra. Испаниар хэлэх болохоор явахгүй байхгүй. Fuerte, hombre, más fuerte. Esa, otra para que tenga. Oh yeah. За ингээд нэг тийм хуучны нэг очоогийн бүсний данжаатууд нэг юм байсан байна. Үнэхээр нэр энэ морь зөрөө сайн он сурахгүй бол нэр Монгол гэж худлаа хэлчихээл. Тэгэл морь гэхээр одоо баг айгаа цэрвэд идэг нь манай сүүлийн орчин үеийн монголчуудын зан юм шиг байлээ шүү. Бас ичмээр нэг талаараа. Тийм. Гэхдээ яг алтаа бол ямар ч үсэн энэ удаа бол мордод явж байгаа. Мордод ажиггүй явцсан. Энэ сүүлийн 5 хүн харж байгаа бах тий их өөрөөр тайрчдаг юм байлээ шүү дээ Аргентинд бол тийм. За илжиг их байна. Луус усхаа очиж энд нэлээд биш. За нэг пони чүлээ пони явахад байна. Пони тийм. Жижиг одоо юм давжаа морь. Энэ одоо энд юугаа хийдэг юм бүү бит. За ингээд нэг мэдгэтэл бол хагас өдөр өнгөрцөн байдаг. Ингэсээр байтал бол хоолын маань үндсэндээ ирж явах шиг байна. Жуулчдыг бол ер нь өөдүүлэх тийм бололцоо олохгүй дээ. Өнөөс ахуулаад товтол үйлчлсээр байгаа юм үзүүлсээр байгаад хажуугаар нь бас худалдаа харилж байгаа хийсээр байгаад. Тэгээ удирдлын хувьд бол энэ чинь манайхаас бол яг шал эсрэгэл явчт юм билээ л дээ. Одоо харж байгаа үстэй ингээл навчунаал, шаарлал тийм ээ үндсэндээ бол намар одоо өвөл ICU гэдэг. Манай ч нь бол эсрэгээрээ байж идэг. Одоо өдөрт бид чинь баг 2 сарын өмнө байсан юм чинь одоо бол өвөл нь болсон. Бид хоёр намар байх үед нь л тийшээ очсон юм байна да. За цагаагаарын хувьд бол үнэхээр сони юм билээ. Одоо шин ягаад гэвэл нөгөө нэг тийм урт гонжи тогтсон газар нутгийн байралтай учраас бол эн чинь биш хасах харваас нэмэх 45 хэмийн одоо хэлбэлцэлтэй гэж байгаа юм. Тийм ээ? Хасах харуу гэдэг чинь одоо зарим одоо аандын нуруу хавцаа уулархах газараараа шөндөө хасах 33 хэмийн одоо хүйтэн болдог гэж байгаа. Тэгэхээр мөн лута. Гэхдээ тэр чинь зөвхөн өндөр уулынхаа юм тий. Мөнгө цастай ууландаа шүү дээ. Зүүн талаараа бол их тийм аимшигтай халуун болдог гэж байгаа. За нөгөө 40 хэдэн градус 50 градусын халуун ч бол тэрүүгээр болдог. Тэр Парагвай, Бразил хавцаа хилдэг газар нутгийн хавцаа бол хуулийн халуун. Тий, далайн эрэг дагуу хавцаа. За индианчууд нь хаагуур амьдарч байгаа нөхөр ерөөсөө нутгийн нэг бол хойд хэсгээр нэг бол одоо урд хэсгээр индианчууд нь зөнхөлж амьдардаг. Ер нь хот суурин газар бол индианчууд бол төдийлөн үзэгдэхгүй. За ингээд нэг манай дээхний нэг хасаг тэрэг гэж хэлдэг штеп. Энэ асар том юм дугуйтай. За суухад бол хатуу гэж игдэг. Энд ямар амарж байхгүй ерөөсөө шууд мотор төг элэгвэр бол авч ичхаар айгүй хатуу юм байлаа. Өөрснөө яаж явд юм бүү мэд. Гэхдээ хүмүүс бол тэрийг үл харгалзсан дуртай наргуу дээр нь суугаад нэг хол биш л дээ. Гэхдээ яваал тэгэл бас $1-2 өгөөл тэгэл буучна да. Тий. Өө энэ амарж ин явцсан. Ордэргүй шүү дээ энэ. Сайн амарж хийхгүй найз зүгээр. Манай нөгөө такси чи багцсан. Ёо. Өөр ажлыг сурчсан. Ордэргээр ингээ явсан. Гого үнэхээр биш үү бид нар энэ адуутай айл байж биш иймэрхүү юм хийх хэрэгтэй юм байна да. Шүүслүүд их дуртай юм биш. Тэгээд нэг хэдэн төгрөг өгөөл тэгээд өөртөө яваад тэгээ аюулгүй хүн болгомоор унж чадахгүй шүү. Хүн болгомоор унж чадахгүй. За ер нь хөдөө
газраа бол морь тэрэг бол нэлээд их хэрэглэн шүү энэ нөхдөө чинь одоо сүүмүгээд ачаал одоо манайхаар нэг 40 бетон тавьсан тийм ээ. Тий, одоо хүртэл. Тий, нэг фермер авч тушаах гэж юм яах гэж байгаа гэсэн аятай. Тэгж их хэрэглэн. За энэ одоо үзүүлдэг олон манай Дон Карлос Ван олон шоунуудын нэг бол энэ дээ. За би энэ монголчууд бид ярьдаг шүү дээ. Ер нь монгол хүн бол моринд бол хамгийн одоо аатай гэж баг дэлхийд нэг номер их гэдэг юм яах гэдэг. Гэтэл тийм биш юм аа хөөе. Энд чинь одоо жинхэнэ моринд одоо шинэ үнэхээр одоо тасархаа улсууд болсон байна. За энэ юу үлгөөд энэ нөхөр энд бол эмэгтэй хүний одоо шинэ бүгж өглөж байгаа. За энэ нэг юмыг доош нунжуулаад тэр юмны шинэ үзүүрт нь. За энэ бүгж зүүж байгаа байхгүй. За тэгээд энэ бүгж яах гэж үлгөөд энэ нөхөр тэр холоос давхиж ирэнгуудаа юм үзэг шиг нарийнх юм гартаа ингэж бариад морин дээрээ зогсоогоороо давхиж ирэнгуудаа энэ бүгжин дундуур тэр одоо харандаа шиг юмараа хатгаад дэгээдэд авах хэрэгтэй байхгүй. Тэгсэн нь бол одоо хамгийн сайн ир гэдэг. За тэгээд моринд гарангаа юм гэдэг тэргээр харуулдаг. Харуулдаг тий. Зүгээр нэг давчихгүй шүү. Харагчээрээ. Чанга. За ингээд дохио өглөө. Давхлаа 2-2-ороо давхнаа. За ингээд явдал дундаа бол энэ харж байна уу? Хараа их сайн байх ёстой, мэдрэмж их сайн байх ёстой. Тийм ийм жоохон юмыг л одоо тэр холоос харах ёстой. Тэгээд эн чинь бол салхитай байна. Тэгээд дундуур тэр одоо харандаа шиг мар сүлбэд бүгжийг аавна гэдэг бол тийм ээ. Ээдээ хэцүү. Тэр амандаа зуус явж байгаа. Барилаа, атгалаа, хов. Авцгаа. За авчаад бас өөрхөн шагналтай тийм ээ. Тэгээ ахаараа бас том шагналтай. За ингээд нэг таалагч охиндоо очив. Огчин тийм. Тэгээд үнсэж байгаа. Тэгээд тэр бэлзгээ бэлгэлж байгаа. Бүгжээ бэлгэлээд. Тэгэхээр хариуд нь бүсгүй нь заавал үнсэх ёстой. Үнсэх ёстой. Болж байна. За тэгээд энэний төлөө энэ залуучууд өдөржингөө ажиллаж байна. Энэ ерөөсөө өөрснийх нь үндэсний тоглоом юм шүү дээ. Тийм. Гүтэн нэр. За наач одоо их л сайндаа нэг морьтой нэг малгай шүрдэг үсттэй те морин дээрээс өөр яа те хасгууд болохоор нэг ямааны хайр суулаацалтан. За тэгэл үндсэндээ бол нэг тэгсгээл ийм нарийн ямиг бол манайхан бас ийвэл хийж чадах байлгүй дээ. Сурмаар юм шиг байна. За энэ Америк бүсгүй ээжтэйгээ хамт бүс бидэнтэй хамт нэг групп болоод аялж явсан. Тэгээ жоохон ичингүүрээд нэг 10 жилийн охин юм шиг байна. Үнс гэсэн чинь үнсүүлж өгдөг вэ? Үнсүүлэх гэж үнсэх хэрэгтэй байна. Тий охин шагнаж байгаа шүү дээ. Эмэгтэй нь үнсэх хэрэгтэй тий. За ямар ч байсан харц бол өнөөдрийнхээ ажлыг бол сайн хийлээ. Ярихгүй. Ашигтай ч нэмэ. Тэгээд үндсэндээ энэ бас морин энэ нааданд нь бол усууд их дуртай. Тийм бэл. За энэ одоо их сонио. Энэ ч ерөөсөө махчин ардам шүү дээ. Монголчуудаас илүү махчин гэдгийг түрүү хэлсэн. За ингээ малын гиз дотрыг бол манай монголчуудтай адилхан бүр янз бүрээр нь одоо янзлан шүү дээ. Үнэхээр амттай тансаг сайхан хоолуудыг бол хийн. За манайхан ч бас хийдэг. Гэхдээ манайхан бас сурахад илүү итгэхгүй. Цусыг чи манайх зүгээр сонгонтой юм уу жоохон амтлагч хийгээд авс хийгээд одоо цус сутгаад цус иддэг бол энд бол арай өөрөөр. Будаа бас нэг юм хийгээд ах шиг байсан тийм ээ. Одоо энэ бол цус шүү дээ тэр нэг. Бөндгөр. Цусыг ерөөсөө тэгээ уйдсан биш тоо. Уяад бөөрн хийлээд. За махыг бол өстой үнэхээр тансаг шарнаа. За энэ бол үндсэндээ бол үхрийн том хавирга. Өөх нь алгалсан өстой нэг арааны шүүс гоожмор сайхан хавирга да. За энийг бол ерөөсөө хавиргыг бол дундуур нь ингээд чавчаад тэгтээ салгахгүй. За ингээд энэ маягаар ил одоо шинэ сайхан гал дээр цогшуулаад тэгээ шарна. Энэ бөндгөр юм чи юу вэ? Энэ будаатай яасан цуслын байна. Манайх ч хийсэн дээ. Тийм. Улаан нутаг нь хийсэн юм шүү дээ. Улаан нутаг нэгээ. Тэгээ сайхан шараад. Тийм. Энэ бол яг мах байна. Энэ бол машин гэсэн байна те. Тэгээ амтлаад янз бүр юм хийгээд. Тасцсан. Del agua tiene de escamas la cabellera. Надад махч ороод ирдэ.
За юу идэх гэж байна? Одоо крем ах. Юу ч нэг гал дээр цогон дээр шараад байсан. Цогон дээр шараад байсан баг тийм. Аа. За ингээд хэдл бол хэдийг идэж болно тийм үү? За яста идэх шиг болсон. Энэ өдөр бол нэр яста махаар нэр яста гулгин гэдэг юм болсон доо. Тэгээ аюу олон янзаар шарж байгаа юм. Хайрга, яста, ясгүй за тэгээд тэр гидс дотрыг чинь маш олон төрлийн одоо шинэ хоол болгоод бэлтжиж байгаа. Ярих юм байхгүй. Нэг инээдтэй юм хэрвээ шүү дээ энэ чи дар суух юм бол үнэгүй тийм үү? Харин шар айрыг уунах юм бол өөрөө мөнгөд байна. Тийм байлаа. Тийм сонь тийм ээ. Тэгээд дар суулвал энэ чи үнэгүй тийм хэлбэг дэлбэг. Санга хамбаа тэр жинхэнэ нутгийн уугуул иргэдийн одоо оригинал гэж хэлж болохоор бүжиг дуу хөгжмийг бол хоёр чихээр нүдээ үлтээлгэн байгаа сонссон доо. Үнэхээр одоо ритмтэй темпераменттэй ямар ч сайхан дуу хөгжим бүжигтэй улсууд юм яа газар байна. За энэ өдөр бит хоёрын нутсан фермер бол гадныхаас Америкчууд, Өмнөд Африкийн Япончууд, за Мексикийн ч байх шиг байсан. Израиль байсан бас тийм. За Израиль, за тэгээд монголчууд тийм ээ. За монголчуудын хувьд бол үнэхээр одоо шинэ энэ бяцхан тосгонд ирсэн анхны хоёр монгол болсон доо. За урдлын хэлдэг улсууд бол байнга ирж очдөг юм байлээ. Зүгээр хоёр монгол гэдэг ингэхээр бол одоо зүгээр яста их л сонирхож байлээ дээ. Тийм бит хоёрыг бүр онцгойлон хэлээд ер нь орон болгоны жуулчинд бүр зориулж тусгай хөгжим тоглоод тийм нэрмжит бүжиг явсан, дуугийн дуулсан. Үгүй манай монголчин харин нэг дэлхийгээр нэг тийм алдарсан нийтлэг дуу гэж байхгүй юм тийм ээ. Одоо Япон гэхээр бол нэг юу лээ? Хаврын нэг юу лээ? За тэр нь явчихж байгаа. За тэгээ бусад оронч бас нэг тийм нийтлэг байд юм байна. Манай монголчууд яамаар ч юмтай одоо ойлонгоогоо дуулалтай биш юмар. Тэгээ күүчүүд их л Гуантанамера гэдэг ч юм уу. Ерөнхийдөө орон болгоны одоо Оросууд их гэдэг нөгөө Калинкач гэх мэт ингээд ийм дуунууд бол байдаг юм байна. Монголчууд бас тэрийг бодох ёстой байна да манай урлагийн хэлтэй. За тэгээд тэр дуунуудын бол энэ уран бүтээлч сайн мэдхийн тэгээд оронд нь зориулаад ямар ч байсан тоглоод байх. За энэ аргентинчуудын бүжиг бол бас их сайхан бас их онцлог. Энэ бол одоо биднүүдийн үзэж байгаа бүжиг бол ардынх нь бүжиг. Тангон биш юм байна. Тангон биш. Тангага бол ер нь танго бол Буэнос Айресын бүжиг гэж нэрлэдэг юм байлээ шүү дээ. Нийслээс хальчхаар гарчхаараа бол баг одоо гойхгүй юм бол барагтаад бол танго хийхгүй. Танго бол тэр хотынх нь бүжиг. За энэ ингээд одоо шинэ мэрэгжлийн энэ тэндээс одоо уран сайханчдыг ацарчд юм гэсэн бас тийм биш юм байна. Энэ хүн болгон одоо өөрийн гэсэн хариуцах ажилтай. За энэ хүүхэнгээд ингээд бол бүжгэлч нь, дуулч нь, аяг шангаа угаач нь, хогоо цэвэрлч нь, юмаа заарч нь, юмаа ойч нь, нэгч нь, хоолоо хийч нь гүгээ өргөөс таалврын юмтай. Илүү одоо шинэ нэг зүгээр нэг манайхан хоолны сав гэдэг чинь тиймэрхүү хүн бол ерөөсөй байхгүй. Маш одоо цомхон ийм хамтлаг хэсгээрээ бол бүх хүн өөрийн ажил үүрэгтэй учраас бол под хийсэн мөнгө олчин, дотроо хуваагаад авчин. Ер нь бол их тийм зөв зохион байгуулалт юм уу гэж бодсон шүү хөө. Тэгэхээр нөгөө өгөөж нь өндөсч байгаа. Тэгэл байх үү тийм. За дээр нь энэ чи очиж байгаа жуучдын тоонч бас их юм л да. Үндсэндээ Аргентинд бол жил болон дэлхийн олон орноос маш олон жуучд бас очдог орнуудын нэг юм байл шүү дээ. Ягаад гэвэл энд бол үзэж харах юм бол байна л да тийм ээ. Адаглал танго гэдэг ингээд дэлхийн бүгд гэдэг шүү дээ. Танго гэдэг чинь ямар гайхалтай сайхан бүжиг үлээгээд. Тэгэхээр бол адаглал тангог нь очиж энэ лүү чинь хүн амтан их цуух юм байна. Дээр нь хөл бөмбөгнөд гол мэдээж нөгөө хөл тийм. За ингээ хараад байхад энэ нөхдүүч нэг актер сахалтай, хурц ширүүн нүдтэй, хутга энэ тэндээ зүүсэн, сахин гуталтай нэг тийм хүндгар маягийн улсууд харагдаад байгаа юм. Манай нэг Оросын нэг уулынхан ч юм уу, Кавказ цавын гүржүүч ч юм уу гэж санагдахаар их тийм сони улсууд. Гэтэл яг ингээд ойртоод харьцаад яриад үзэхээр бол харин ч их тийм илэн далангүй нөхөрсөг. За тэгээд дээр нь бол их тийм гэрүүлсэг ийм сайхан ааштай улсууд байт юм байлаа. Гайхалтай. За Аргентин хүүхнүүд бол Латин Америкийн битэрийн явсан орнуудын хүүхнүүд дотроос бас л одоо толгой зохиохоор үнэхээр одоо сайхан бие хаатай, царай зүстэй, ааш цангид зүгээр одоо уйрсан, алдарсан, хайлсан одоо ийм сайхан
улсууд байх юм байна. Ер нь их тийм цогдог хүмүүс. Цоглог жахваатай зүгээр нүд ам нь гялзаад гэрэлтэй зүгээр одоо өстой нэрээ нэг үнэхээр одоо ярих малгай энэ. Тэгээ энэ бүжгэн ч гэсэн энийг яг илтгэж байгаа байх гэж бодож байна тий. За тангоч яг одоо энэ Аргентины баг одоо брэнд болцсон дэлхийн нийтээр мэдэх юм гайхалтай сайхан бүжиг. За өмнө нь бол нутгийн угуул иргэд тангогоос өмнө ямар юмаа бүжгэлж ирсэн бэ гэж асууж магадгүй дээ. Тэгвэл энэнийхэн чинь Тристэ гэж байсан юм байна. Стило, Топо, Куэке гэх мэтийн одоо ийм ардын ийм бүжгүүдийг бүжгэлдэг байсан юм байна л да. Одоо даанч мэдэхгүй учраас одоо Куэкен ч юм уу тэр Чапан ч юм уу одоо бүүмэд аль нэг энэ нөхдүүд бүжгэлээд байгаа бол л да. Тэгээ Аргентины бүжгэн нөлөөс нь хэд хэдэн зүйлүүд байх шиг байгаа. Нэгдүгээрт бол тэнд байсан уугуул иргэдийн тэр соёл иргэншлийн нөлөөс нь дээр нь бол Испанчуудын одоо колоничлогчдын тэр соёлынхын ус нөлөө мэдээж хэрэг үйлчилсэн байж таараа. За тэгээд сүүлийн хожим нь бол ингээ холилдсон, утгалдсан энэ бүх соёл иргэншлүүдийн энэ утгалдаан чинь бас тодорхой хэмжээгээр нөлөөсөн байж таараа. Ингээд энэ бүгд өнөөдрийн бүжиг дуу бүгд нь бол яг илэрлээ олж байгаа юм. За бид тэр төр завсарлаа гэх та нөхөд энийг бас нэг сайн хараад байна. Үржим цоглогоо. Өстой сэтгэл зэрэгмээр юм байна. Нүд бэсгэл сэтгэл сэргэн гэж юм энэ оройжонгаа болсон доо. За түрүүчи хэлдэг одоо нэг адуучингууд нэг талаар бол тийм бие хамгаалах зэвсэг маягтайгаар одоо энэ хоёр товшуурыг бол авч явдаг юм байлаа. Энэний урд үзүүрт нь бол ийм хоёр бүндгэрт нь бол чулуу хийждэг юм байлаа. Тэгээ гадуур нь бол арьсаар бүрж оёод тэгээ хоёр ийм сур одоо манайхаар бол сур юм да. Сураар ингэж бүслүүр хийгээд тэгээ энүүгээр яадаг. Нэг талаар бол одоо хүн ирэх юм бол хүн амтан адгуус халдах юм бол энэ актер урдаа чулуутай энэ дүүгүүрээр зогсох юм бол тэр бол одоо тэгэл конецл болно шүү дээ. А нөгөө талаараа бол түүнийг ашиглаад явц дундаа нэг мал хариулж ясан улсууд одоо хийх юм бол дүүч мө яадаг ч юм доороо дэвхсэж ингээд ингэсэн чинь энэ харин хөгжмийн ийм бүжгийн нэг тийм хөөрхөн хэрэгсэл болоод хувирчихсан юм шиг байна. Энэ чинь бол тэгээ үндсэндээ бол бас их нарийн техник шаардсан шүү дээ. Бүхэн хөдлөх юм болоо тэгээ толгоороо юу ч авч мэднэ. Тэгээ нэг маш их урдаг шаардсан ийм бүжиг байж байгаа. За түрүү надад нэг малгай шоколад байсан хүүхэн чинь одоо тэр бөмбөрчин болцсон байж штэ. Үнэхээр талбарын авьяастай. Энд илүү оронтой гэж байхгүй. Хүн болгон хэд хэдэн ажлыг удаараа эхэлнэ. Хөдөлмөрийн бүтээмжүүл 100 холд авсан юм өндөр бүтээлтэй.
сайхан бүжиг. Их сайхан бүжиг гэж байгаа. Гэхдээ энэ бол одоо орон нутгийн уран сайхан ч шүү дээ. Тий. Бид хоёр дараа нь Буэнос Айрес бол жинхэнэ мэрэгжлийн бүжигчдүүд энийг яаж хийдгийг харсан. Тэр бол бүр энэс айхтар гайхалтай сайхан бүжиг гэж байгаа. Гэхдээ одоо сайн дурын уран сайхан гэхэд бол хэд өндөр түвшинд бүжиг гэж байгаа юм да энэ дэр бол. Үндсэндээ нэг 2 цаг орчмын ийм концерт бол тасралтгүй явсан. Гэхдээ зүгээр хүнд үзүүлээд байх биш. Энэ хамтран үзэж байгаа улсуудыг хамт одоо шинэ энэ наадмыг бол хамтран зохион байгуулсан шүү дээ. За манай гамбаа бол ингээд жинхэнэ бүжигт бол мастер гэдгээ бол харуулсан. Гэхдээ би сайндаач бүжигсэн юм биш. Энд чи одоо нөгөө орон бүрний нэрэмжит бүжиг болсон. Тэгээ одоо улс орны нэр төрийг хамгаалахын тулд бол ингээд бүжиглэхээс аргагүй байсан. Чи ч хамгаалсан биз дээ. Чи санаж байгаа биз дээ. Одоо жишээ нь Японыхныг яаж одоо энэ бүжигийн талбай дээр гарах гэж зовж яа да. Одоо бус орныхныг ингээд ээжлүүлээд яг өөрийнх нь нэрэмжит бүжиг явахаар хүссэн үсээгүй бүжиглэхээс арга байх. Ер нь хаасайгүй газраар явж байхад бол манай монголчууд шиг бас их тийм нүүр хагарчихсан юмнаас нэг буцаад мэргээд цэрвээд байдгүй босхог бол босъё гэдэг дуулыг бол дуулыг гэдээ ураа хашгираад орчдөг ийм улсууд бас ховрын байлээ шүү тийм ээ. Аз дотроо бол Монгол ер нь энүүгээрээ бол их тийм европчдсан толгой зохихоор одоо шинэ сүрхий соёлдсон боловсралтай улсууд гэдгээ бол энд харуулсан. Японууд бол өстой алтгийг гэж амлаач босч ирэхгүй байлээ. За ингээд одоо нийтийн ард түмний интернационал бүжиг төгсгөлд нь явдаг юм. За ингээд үндсэндээ энэ ирсэн бүх зочдыг энэ нийтийн бүжигт. За ингээд дуудаад, ураадан дуудаад ингээд хийж юм да. За ингээд гонжролцсон урт галт тэрэг шиг энэ бүжигч одоо нэг 2 км орчим ингээд нэг тосгон дундуурч ингээд ороо явчихж байгаа. Явж би хүлээж ирсэн нэг 30 минутын дараа нэг юм ирж байгаа. За энэ бол үнэхээр сайхан одоо шинэ хүн бол зүгээр ямиг нэг концерт үзэж байгаа юм шиг харахгүйгээр өөрснөө хамтран дуулаад бүжиглээд ингээ оролцсон гэдэг бол үнэхээр амарч байгаа улсуудад бол жинхэнэ нэг тийм сэтгэлийн таашаал идэхээр сайхан зүйл болсон. Хоол нь янзтай, хүүхнүүд нь янзтай, дарс нь янзтай, хүмүүс нь янзтай. Гэхдээ энд янзгүй юм алгаа яриасаа. Үнэхээр бүх юм нь янзтай. Стоо сайхан газар нутаг бол одоо Аргентиныг бол бас л хэлэх байна. Тэгээ яг энэ утгаараа өнөөдөр аялал жуулчдыг Монголд хөгжүүлнэ гэж энэ хийд ярьж байгаа үед бол бид нар бас санааг нь аваад өөртөө ч гэсэн хэрэгжмээр зүйл баггүй харагдаж байна. За ингээд Аргентин орноор өргөстэй аяллалын 2 бадарчны хийсэн нэвтрүүлгийн 1-р хэсэг өндөрлж байна. Та бүхэн манай 2-р хэсгийг заавал хүлээн авч үзээрэй. Туйлын сонирхолтой зүйлийг та бүхэндээ өгүүлэх болно. Анхаарал тавьж үзсэн үзэгч та бүхэндээ ялаалаа. Баярлалаа. За баярлалаа.